багш нар хүүхдүүдийг аюулгүй өмс рүү явахыг хэлсэн юм. Яг тэр мөчүүд л хизээч айж байгаагүйгээр айсан юм. Тэр хаврын амралт эхлэх төгссөн хичээлийн энгийн нэг өдрүүд үргэлжилж байлаа. Тэр өдөр 7 дахь хоногийн баасан гараг байлаа. Бүгд л амралтыг хүлээсэн хичээлдээ анхаарахгүй байгаа харагдана. Тэр өдөр бидэнд ямар ч шалгалт байсангүй. Тоглоом сууцгаалаа. Манай нэг багш Sparkle.com-оос биднэр лого татдаг тоглоом тоглуулан их л зугаатай байсан. Яг манай найз асуултанд хариулсны дараа сургуулийн спикер чангаар дуугарсан юм. Сургуулийн эрхлэгч айсан, сандарсан холоотойгоор бүх багш нар хүүхдүүдийг аюулгүй өмс рүү явахыг хэлсэн юм. Энэ бэлтгэл эсвэл сануулгын аюулгүй бэлтгэл байсангүй. Миний шар ус босч хөл гарч хичирч байлаа. Багш хүртэл сандарсан байдалтайгаар гэрлээ унтрааж, ангийн арын хэсэгт сун ширээн доогоор орохыг зөвлөлөө. Анги нам гүм харанхуй байлаа. Ийхүү бид 2 минут орчим суусны дараа сургуулийн тог тасарч өрөө тэр чигээр цагны дуунаас өөр зүйл сонсогдсонгүй үлдлээ. Гайхсан айсан байдалтайгаар нэгэн лүгөө харж энэ үнэхээр болж байна уу гэдэгт итгэж ядан суулаа. Хэдэн минутын дараа сургуулийн коридороор орилж байгаа эрэгтэйн дуу сонсогдох нь тэр. Бид бүгд түгшиж ангийн 2 охин уйлж эхэллээ. Тэр ирийн дуу анги руу ортож тэр юм цохиж би та нарыг бүгдийг чинь ална гэж хэлхэн тод сонсогдно. Яг тэр мөчүүд л хизээч айж байгаагүйгээр айсан юм. Багш биднийг чимээгүй байхыг анхааруулсан ч тэрээр анги руу ойртох тусам уйлж байсан охтын дуу нэмэгдлээ. Удалгүй тэрээр ангийн хаалгыг нүдэж эхэлсэн юм. Хаалга нүдэх чимээтэй зэрэгцэж уйлж байсан охтын нэг нь үгүй гэж хашгирлаа. Хаалга цохих чимээ бүрэлд хүчтэй болж тэрээр нээ гэж хашгирч эхэлсэн юм. Ангийн 2 охин илүү чангаар уйлж амьдрал минь яг л нүдний өмнө зурах шиг боллоо. Нэг удаачгүй тэрээр коридороор цааш явж галзуу мэд хашгирсаар алга боллоо. 10 минутын дараа дахин чанга ярагч дуугарч эрхлэгч ийхүү нөхцөл байдлыг тайлбарласан юм. Тэрээр ямар нэгэн сэтгцийн асуудалтай сургуульд нэвтрэн үйлчлэгч эмэгтэйг зодож ухаан алдуулан цааш явжээ. Тэрхүү үйлчлэгч хүнд гэмтсэн ба амьлаг түргэгдсэн байна. Тэр хэлэхдээ эрийг зэвсэгтэй өгөх сайн мэдэхгүй сургуулийн хаа нэгтээ ороод алга болсон тул багш нарыг хаалгаа төгшиж болгоомжтой байхыг анхааруулсан юм. Маргааш нь түүнийг хадгалах агуулгаас шөнийн ээлжний харуул олсон ба цагдаа дуудлага өгөх хооронд алга болчихсон гэдэг тийхүү өнөө хүртэл олдоогүй билээ. Бид нар бодохдоо гараад явчихсан л байлгүй гэж бодсон ч би одоо хүртэл сургуулийн харанхуй буланд явхаас айдаг. 1998 оны 1-р сар Техасын Абилийн хот. Брайан Бэчл гэгч орон нутгийн сэтгүүлч кино театрын гадаа машинаа зогсоогоод гудамжны гэрэлд чек бичиж байлаа. Ойролцоогоор оройн 9 цаг 30 минут болж байсан тул ойр хавьд нь хүн байхгүй харанхуй хоосон харагдана. Брайан төлөвлөн бичиж суудал жолоочийн хажуу цонхыг хин нэгэн тогшлоо. Тэр цочиж өнгийн хартал 12-13 хавцаа настай 2 хүүгээ зогсож байлаа. Тэр малгайтай цам зөмссөн гудамжны гэрэл царай нь бүдэгхэн харагдана. Нэг буржгар өстэй хүн ирэхмээ. Бидэнд унаа хэрэгтэй байна. Бид гэртээ хайрах гэсэн юм. Тэгж байгаа төөрчлөө гэж маш тайван хоолоогоор хэллээ. Төөрсөн гэхэд арай л тайван сонсогдлоо. Брайанд яагаад ч юм төвших мэдрэмж төрж байлаа. Иргэн тойронд ямар ч машин эсвэл хүн байсангүй. Кино театрч хаалттай байлаа. Брайан цонхоо баг зэрэг буулгаад гэр нь хаана байдгийм гэж асуув. Хүү инээмсэглээд тийм чухал биш. Та биднийг
Суулгах уу? Бидэнд уцас байхгүй юм л та гэлээ. Хүүгийн хоолойны өнгө Брайныг эвгүй зүлэх шиг л боллоо. Брайан чимээгүй зогсож байсан нөгөө хүүхэд рүү нь хараад нэг зүйл ажиглах шиг боллоо. Тэдний нүд нэг л энгийн байсангүй. Нүд нь бих шиг бүхэлдээ хар болсон байлаа. Брайан сандарч эхэллээ. Тэр ээрч муран би одоо хүргэж өгч чадахгүй нь. Магадгүй та хоёр дотроос утас олж чадах байх гэд театр руу заалаа. Кино театр хаалттай байсныг тэр мэдэж байлаа. Боржгор үстэй нь машинд ойртоод "За альвээ, бидэнд зүгээр л унаа хэрэгтэй байна. Биднийг суулгаач дээ" гэлээ. Брайны 100% эндээс яв гэх шиг л боллоо. Тэр өөрийгөө тайвшруулахыг хичээж эргээ дууга зогсож байсан хүүлүүнийг харлаа. Тэгээд "Би үгүй гэсэн шүү дээ" гэв. Тэр сандарч хоолой чичирч байлаа. Аажуугаар араага солиод хөдлөх гэж байсан юм. Гэхдээ боржгор үстэй хүү юу холдсонгүй. Бүр ойртоод чангаар "Та биднийг оруулах хэрэгтэй байна" гэж хашгирав. Тэр энэ удаад хүүхч сонсогдсонгүй. Гүн өргөн хоолоогоор хэлсэн байдаг. Брайан машинаас зогсоолоос даривхан халдлаа. Толиороо хартал нөгөө хоёр хүүхэд хөдөлсөнгүй. Хар аимшиг нүдэрээ ширтэж байлаа. Тэгээд хэдхэн хормын дотор л алга болчихов. Яг л сарничсан мэт. Би энийг өдийг хүртэл мартдаггүй. Энэ лав хүүхдүүд байгаагүй гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг.